За би хэрэндээ хэд хэдэн зүйлийг л дэмжихгүй. Хэрвээ тэднээсийг оруулчвал дэмжинэ гэдгийг л хэлэх гэсэн. Тэгэхээр одоогийн байгаа хэлбэрээр нь дэмжихгүй гэсэн үг л дээ. Нэгдүгээрт 1000 жил тижээж нэг өдөр хэрэглэнэ гэдэг л. За энэ хуучирсан орчин үеийн батлан хамгаалахын үзэл баримтал энэ биш болсон гэж би бодож байна. Тэр утгаар ч орж ирсэн байх гэж бодож. Хоёрдугаарт хэрэг өнөөдөр та бүхэн дотоодын нийт бүтээгдэхүүнд батлан хамгаалах салбарын оруулж байгаа хувь нэмрийг үзээрэй бүр олон жилээр. Ерөөсөө өөрчлөгддөг өчүүхэн жоох юм байна. Өөрөөр хэлбэл батлан хамгаалах салбарыг түрүүн зарим гишүүн дурданлаа. Бас нэг эдийн засгчлах энэ зүйлүүд орсон байх гэж бодож байна. Тухайлбал Батцандун ярьсан тэр defense industry гэдэг батлан хамгаалахын аж үйлдвэрлэл гэдэг. Дээр нь инновац ярьчих шиг бол. Гэхдээ тэр инновац гэдэг зүйл чинь entrepreneurship гэж одоо Монголд орчуулдаггүй. Инновацтай ихэр явдаг. Тэр зүйлийг хөгжүүлэхгүйгээр батлан хамгаалахын салбарт тэр чиглэлийн хууль эрх зүйн үндсийг тавихгүйгээр явахгүй. Тийм учраас энийг бас анхаарах зүйтэй. За батлан хамгаалах салбарын тэгвэл аж үйлдвэрлэл гэж юу юм? Өнөөдөр учир зүггүй Америк, Орос шиг манай тийм суур байхгүй. Гэхдээ тэнцээ хүний нөөцийн потенциал байж болно. Энэ талаас нь бодож импортыг орлох, экспортод чиглэсэн ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох энэ зүйлийг батлан хамгаалахын салбарт зүгээр нэг цэргийн хувцас соёдог үйлдвэрээр хязгаарлахгүйгээр энэ талаас нь бодож хүмүүсийн потенциалыг ашиглах хууль эрх зүйн заалт орох хэрэгтэй. Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа нэг инженер хүн өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг тэр бүтээлч устгалтыг энэ салбартаа оруулж явах ийм эрх зүйн үндсийг тавьж гисэн байна. Батуулд гишүү ярьлаа түрүү. Энэ байгаль орчин гэж. Өнөөдөр болоход би хэрвээ хуулинд ороод өгсөн бол жишээлбэл ногоон батальонууд энэ байгаль орчныг батлан хамгаалдаг, сүлжилтийн эсрэг батлан хамгаалдаг. Энэ үйл ажиллагаа өөрийн салбарын бас нэг үйл ажиллагаа яваад ирвэл энэ бол маш хэрэгтэй зүйл бол. Энэ талын санаачлагыг өрнүүлэх эрх зүйн үндэс байна уу? Энийг тавьж ирэх хэрэгтэй. Дээр нь 18 настай хүүхэд өнөөдөр цэрэгт очлоо, жил боллоо. Энэ хооронд бол биеийн тамир муутай, жилийн дараа биеийн тамир сайтай байх хэрэгтэй. Оюуны тамир муутай, жилийн дараа оюуны тамир сайжраад гардаг. Ийм насан туршийн боловсролын дамжлага бааз нь хамгийн чухал дамжлага бааз нь бас батлан хамгаалах салбар дээр гарч ирсэн. Сайхан цувын идээд ингээд тэр жагсаад бууд сайн сураад их буу танк ажиллуул сураа энэ бол зөв. Гэхдээ хүн дараа нь ирээд гэр бүлээ тижээн ажилтаа болно, мэрэгчлээ болно гэдэг энэ дамжлага бааз дээр нь хамгийн их анхаарал тавьж ивэл энэ салбарт бол Монгол улсын хүний хөгжлийг хөгжүүлэхэд бол их чухал салбар юм байна. Их нөөц байгаа юм байна. Энэ талаас нь биднээс батлан хамгаалах салбар гэдгийг бол харах нүд их дутагдаад байна. Би бол тэгж хардаг. Би батлан хамгаалах юмны сайд байсан бол өдөрт би 5 батальон, эко батальон байгуулсан байх хэрэгтэй. Нэг яамтай гэрээ байгуулах асуудал биш юм бол. Энийг хийгээд энэ цэргүүдэд эх оронч хүмүүжил гэдэг чинь байгаль хамгаалах хүмүүжил, байгалаа хайрлах хүмүүжил, орон нутагт байгаа тэр цэвэрлтийн процессыг бүгд харж байгаа юу харж байгаа. Энэ дээр тэр цэргийн ангиуд санаачлаг гаргаад ажилладаг. Тийм эрх зүйн үндэс бас байх хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүд оруулж ээж өөрөөр хэлбэл инновацч байдаг, аж үйлдвэрлэлийн сууринч тавигддаг, хүний нөөцийн асуудал нь ч бас тавигдж байдаг. Ийм хүчрхэг салбар, хүчрхэг батлан хамгаалах зэрэг дайны зөвхөн утгаараа биш, Монгол улсын хөгжлийг батлан хамгаалдаг ийм салбар байгаасаа гэж энэ утгаар нь заалтууд ороосаа гэж л би бодож байна. Тэгээ ийм байвал дэмжинэ. За баярлалаа.